Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн одоо 2024 оны хамгийн сүүлийн дугаарын зочноор оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад энэ жил нийтдээ цуврал 20 дугаарыг үзэгч сонсогчдод хүргэсэн байгаа. Нийгмийн дунд, ерөнхий амын дунд нилээдгүй ажиглагдах болсон чихдэлсэж байгаа, сонсогдож байгаа хэцүү асуудлуудыг туулж байгаа юм гэр бүлүүд донд ямар асуудал харагдсан гэхээр нэг тийм цахим мөрийтэй тоглоомны асуудал байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар энэ сэдвээр цахим мөрийтэй тоглоомны донтолт гэж юу юм бэ? За яагаад энд хүмүүстэй донттлоо ороод байна вэ? Ямар шалтгаантай байна? Яаж одоо үүнээстэй гарах арга зам байна? Урьдчилан сэргийлэх боломжтой юм уу гэд сэтгэл зүйн талаас нь бас сэтгцийн талаас нь одоо зөвлөгөө мэдээллийг өнөөдрийнхөө дугаараар үзэгчдэдтэй хүргэхийг зорж байгаа. Тэгэхээр нөхцөл байдал ямар байна вэ манай Монгол улсад бусад улс оронд ч гэсэндээ энэ мөрийтэй тоглоомны асуудал. Яг нь сэтгцэн эрүүл үндэсний төвийн одоо дата мэдээлэлээс харах юм бол 2020 онд бол яг 3 тохиолдол манайх руу хандж исэн байлээ. Харин 2023 оны төгсгөлд бол 104 болцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол мэдгэдгүйц ингээд ирс өссөн. Энэ ковидын яг энэ цаг үед бол гарч ирсэн одоо нэг зүйл болох гэдэг шүү дээ, тийм үү. Тэгэхээр ямар нэгэн үзэгдэл бол ингээд тавлгаа маягаар ер нь гарч ирдэг үед тийм үү. Одоо тухайн цаг үетэйгээ холбоотой шинэ 90-ад оны хэрэг юм бол тийм ээ одоо хариг аргийнхын дэлхий дээр ирлээ гэл ингээд нэг юм одоо хүмүүс шуурдаг сонирхол татдаг. Тэрэн шиг энэ техник технологийн дэвшилтэй холбоотой бидний амьдралын маягийн өөрчлөлттэй холбоотойгоор хүн болон одоо гар утас интернеттэй болцсон хүн бохон одоо хаанаас ч юутай ч холбогдоод тоглодог болцсон энэ хэм маягтай зэрэгцээд бол цахим мөрийтэй тоглоомын асуудлууд бол нэлээд тийм шинэлэгдэхтэй их тийм хурдцтайгаар гарч ирж байна. Тийм болохоор яг нийгэмд одоо яг ямар хуу байгаа вэ гэдгийг судалсан судалгаа бол одоогоор зэрэг байхгүй. Гэхдээ л ер нь уулзаж учирсан ярьж байгаа зовлон жаргалаа хэлж байгаа үзүүлж хандж байгаа хүмүүс дотор бол энэ асуудал маш түгээмэл болж байгаа нь бол ингээд анзаарэгдэж байгаа. Тийм болохоор мөн бусад орнуудын судалгаа жишээ нь гэвэл Индонезид гэхэд энэ асуудал бол маш тулгымцсан асуудал болж байгаа гэдгийг манай одоо өнгөрсөн эрдэмтдийн чуулганд оролцож исэн гадны бас эрдэмтэд бол бас хуваалцж исэн энэ нөхцөл байдлаар нь ялгаагүй байгаа маш их одоо өөр ширэнд орж байгаа асуудлууд бол түгээмэл байгаа. Зөвхөн одоо танай оронд тулгамдаад байгаа асуудал биш ээ гэсэн тийм зүйл бол анзаарч байгаа. Хоёрдугаар гэх юм бол яг энэс яаж үрдсэн сэргийлэх вэ? Энийг одоо энэ баталгаатай хэсгийг яаж янах вэ? Би ер нь хожгоор юм тоглоод байгаа мó, алтгаар юм тоглоод байгаа мó гэдгээ дүгнэж цэгнж байгаа тохиолдол айгу бага юм шиг харагдаад байгаа. Тэр нь цаагаараа бол энэ чинь яаж вэ? Боломжтой би энэс яах нь одоо өршөрөө дараад гарчин магадгүй цаана шиг орлого олчихно гэсэн тийм бодол одоо нэг тийм гордлог бол хүмүүсийг ишээ оруулаад байна. Хоёрдугаар гэх юм бол оруулсан мөнгө болго ингээд цаашаагаас явчихгүй байна л да. Хүний чинь тэр өөртөө татах гэдэг нэг юм сэтгэл зүй дээр нь тоглолт хийж штэ тийм үү. Тэгэхээр оруулсан мөнгө маань магадгүй 10 дахин үржээд ч гараад ирэх тохиолдлууд энэ төр байдаг. Тэгэл өгөөл аваад ингээ явдаг. Тэр хүмүүс бол хүссэн болгоныг алдаад байдаг юм аа. Аваад одоо хожоод бүр илүү гарахч тохиолдол бол байдаг юм аа гэд. Гэтэл яг ингээд нэг жил магадгүй 2 жилийн хугацаанд тоглосон нийт дүнгийг харах юм бол алдагдал нь хамаагүй осноос илүү байгаад байгаа. Тэгэл нэг зүйл тийм ояата нохош гэл болчихж байгаа юм л да. Тэрнээс гарч чадахгүй. Тэгээд эн чинь бол хүн болгонд одоо нэг бахархаад яриад байх зүйл биш шүү дээ. Мөрийтэй тоглоом гэдэг бол хүмүүсийн дунд бол нэг юм бас сөргөл ойлголт шүү дээ тийм ээ. Одоо мөрий тавиад тоглоно гэдэг бол тийм сайн зүйл бас биш ээ. Энтерс тийм учраас нуугдмал байдал байдаг. За тэгээд яг нөр ширэнд ороход эхлээд өөрийнхөө цалин мөнгөөр зохицуулаад явдаг. За тэгээд хэрэг биштэй тэглэхээр юм хумаа зарж өрнө тийм ээ. Одоо ламбард юмаа тавих барих гэл эсвэл хувийн бизнес хийж байгаа бизнесийнхаа орлогоос нэг хэсгийг одоо наагур заагур зохицуулаад гэх мэт ингээд өөрийгөө маш их төвөгтэй байдалд оруулж байгаа. Тэгээд ирэхээр хүн яг өөрийнхөө тогтсон тэр ажил төрөл рүүгээ одоо төвлөрөөд бүтээмжтэй ажиллах боломж нь маш хязгаардаг зүйл болоо. Тэгээ сэтгэл санаа нь хямарна, нойр гүднэ гэж дараагийн сэтгцийн асуудлуудыг ингээд ер нь дагуулчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо юу гэдэг чинь тийм тасаа яриан дундаа хэллээ шүү дээ. Одоо хүмүүст ингээд яриад гайхуулаад байхаар зүйл биш. Ерөөхдөө нэг далд байдлаар нууж
ингэж явагддаг нь үүнд одоо донттлоо те бүх зүйлээ алдтлаа явж байгаагийн бас нэг шалтгаан болоод байна уу? Тэгэхээр донд хэмжих гэж нь угаасаа нэг үндсэн шинж нь бол үгүйсгэл буюу энэ асуудлыг асуудал болчихжээ гэж харах хүртлээр тодорхой хугацаа угаасаа шаарддаг. Зөвхөн нэг удаа мөрөд тавьсан бол би асуудалтай болчлоо гэж эзэжлэхгүй тийм үү. Тэгэхээр тэр үе шат чинь бол сонирхлын төвшөнд яваа. Тэгээ тоглож байгаа хүн болгон шууд одоо асуудалтай болно гэсэн ойлголт биш. Магадгүй одоо юу гэдгийг 100 хүн сонирхоод үзэхэд болно шүү дээ тийм ээ. За магадгүй 70-80 мөнгө алдалаа. Энэ одоо миний сонирхох зүйл биш байна. Энийг гээд ингээд сонирхол өнгөрөө явчихна. За цаана үлдэж байгаа 20-30 дотор чи нэг хэсэг явна. Алдаа оноо ингээд тэр дундаасаа буцна. За магадгүй шигшидэж үлдэж байгаа 5-10 хүн бол яг эмгэг болоод цаашаа явчихж байгаа. Тийм нуугдмал байдал бол асуудлыг хөндрүүлэхэд нэг талаасаа бол бас нөлөөлөх хүчин зүйл болж байгаа. Яагаад тэгэхээр эн чинь яаж нөө өөр шир тавиад тэгэхээр тэрийг чинь дэмжлэг үзүүлэх биш дандаа л хүн буруу шан тийм үү. Тэгээ явж идэл өрөнд ороод эхлэнгүүт асуудал арай өөрөөр эргээд эхэлчихэж байгаа байхгүй юу. Тийм болохоор яг хоо ер нь хүмүүс одоо хамгийн гол зүйл нь яг ямар сайт дээр яаж тавиад эн чинь баталгаатай юм бэ, аль нь яг шудраг юм бэ гэдгийг хүртэл бид нэр аюулсаа нэгтлэх хэрэгтэй болчихж байгаа. Магадгүй одоо мөрөд тавиад тоглож болж хүний сонголтын асуудал шүү дээ. Энийг бол хуулиар бүгдийн тас хорцсон юм биш. Гэхдээ явандаа гарч байгаа тэр сөрөг үр дагавар нь нөхцөл байдлыг бүр оронгоор нь эргүүлж байгаа. Маш богино хугацаанд л хүний амьдралыг эргүүлчих хэмжээний асуудал болоо явж байгаа нь нэлээд анхаарал татж байгаа. Тийм болохоор энэ дээр бол яг хуу асуудал үүсэж эхэлж байгаа тохиолдол бол өөрөө хэн чадхаа болоод ивэл тэр үеэсээ асуудлыг ил гаргаж тавиад ярьж бусдад хуваалцаад ихтвэл энийг илүү одоо хэлбэраар тийм ээ эрт үед нь шийдвэрлэх боломж болцоо нь илүү нааштай болох л давуу талтай. Таасаа хэлж штэ 100 хүний 80 ингээд нэг удаа алдаад миний одоо сонирхох зүйл те биш байна гэд орхичдаг гэж байна. Ямар 80 хүн нь тэгээд орхичаад байна те сэтгэл зүйн талаасаа ч юм уу ажил мэргэжил орлого нас хүүсийн талаасаа ямар хүмүүс нь алдаж оноод те нилээн хохирол амсчаад болоод ямар нь бүр дондох хэмжээнд хүрээд байгаа юм бэ? Энэн дээр сэтгэл зүйн суур ямар одоо те хүчин зүйл байж болох вэ? Уу яг одоо хүнийг яг энэ л хүн донтно эсвэл энэ хүн ерөөсөө донтохгүй гэж хэлэх бараг боломж бол байхгүй. Тэгээд яг энэ асуудалтай болоод ирсэн хүмүүс дотор чинь өндөр боловсралтай тийм ээ маш төлөв төвшин зөв хүмүүжилтэй бүх юм нь ямар ч асуудалгүй явж исэн хүмүүс ч байна. Алдаж оноод явж байгаа гэр бүлээсээ салж сарнсан байдаг өөр тоглоом тоглодог байсан явж байгаа ч хүн байна. Өсвөр насны хүүхдүүд ч мэрсэр байна гэд ингээд үцгээр нийгмийн давхарга бол хамаарахгүй. Харин бооцоо тавьж байгаа хэмжээ амьдралын боломж болцооноос хамаарат янз бүр байгаа юм. Тэр хүнд олдож болох мөнгөний хэмжээнээс хамаарат тэр хүний тавьж байгаа үр шир хязгаарлагдаж байгаа юм. Гайгүй бизнес хийдэг тийм ээ. Одоо тодорхой хүрээлэлтэй болсон, танигдсан, ашаа цаашаа одоо дуудалтаа 8 хийдэг иймэрхүү хүмүүсийн үр шир яваандаа ингээд хэдэн 100 саяар ингээд тэмчигтэй явчихж байгаа байхгүй. Магадгүй тэр хүн даваа явчихж байгаа гэсэн. Гэтэл яг ердийн ажиллаа хийгээ явж байгаа хүмүүний асуудал бол нэг 10-20 сая дотор магадгүй одоо 30-40 сая дотроо ингээд явж байгаа гих мэд ингээд янз бүр болж байгаа. Гэхдээ эндээс харж байгаад бол хүн яг л бүр эцсийн зоосоо 0 болтол тийм ээ эцсийнхаа мөнгийг дуустал нь тоглодог ингээд эмгэг болоо явж харагдаж байгаа. Зарим нэг анзаарэгдэж байгаа юм нэг дотгошоогоо ер нь бол сэтгэл зүйн хэв шинжтэй юмаа нэг хил гаргадаггүй сэтгэл хөдлөлөө бол их жоохон дарддаг тийм үү. Ийм хүмүүсийн асуудал илүү нуугдмал байдлаар гүнзгийрэх хандлага яг практик дээрээс бол тиймэрхүү зүйл харагдаад байгаа юм тий. Тэгэхээр яг нөгөө өөртөө байгаа асуудлуудыг одоо нууж хаалгуугаар хэдийгээр одоо яг нөө эн чинь яг буруу зүйл хийгээд байгаа мэдээд байгаагаа тэр нуух гэж орж байгаа ч гэсэн тэр нэг ил хилдэг наашаа гаргадаг хүний тэр царай төрхөнд нь бие авч байгаа байдалд нь илүү их анзаарагдаад энэ яасан ийсэн гэдэг асуудал яригдана. Гэтэл ер нь төлөв төвшин юмаа их нэг одоо дотгошоогоо чиглэлтэй л гэж илэрхийлээд идэггүй хүмүүс маань өөр тулгамдж байгаа асуудлаа яаж шийдвэрлэх гэдгийг аргаа олдоггүй юм уу эсвэл яаж нөө ил гаргаж хэлэх нь тухайн хүний одоо үзэл бодол тийм ээ одоо нэр хүндэд нөлөөлөх өөрийгөө одоо ич хөтөртэй байдалд орох магадгүй сул дорой байдалд орохыг гэдэг хандлагаараа ер нь л юмаа нэг ил гаргадаггүй хүмүүс маань илүү удаан хугацаанд намайг талтлаад явцсан байх хандлага бол ажиглагдчихж байгаа юм. Дондох хэмжээнд хүрэхээс наана одоо шалтгаан гэх юм уу те ингээд тоглоод байгаа шалтгаан нь юу байж болох вэ? За одоо нийгмийн байдал хамаагүй юм байна, орлого хамаагүй юм байна, боловсрал хамаагүй юм байна тий. За таны саяны хэлдгээр за дотгошоогоо хэв шинжтэй хүмүүс байх магадaltaй гэдэг юм байна. Өөр одоо тий магадгүй мэрэгжлийн байгууллагаас зөвлөгөө авч исэн хүмүүс дунд ч юм уу шалтгаан нь юу байсан бэ?
Нийтлэг байгаа нь бол ингээл ажлын нэг хэсэг тийм ээ одоо ажлын нөхдүүд дотор ингээл нэг ганц нэг тоглолтог тэгэл нөгөө за найзаа нэг ийм одоо аппликейшн байдаг шүү дээ тийшээ ингээд ороод цэнэглээд тоглолт юм а гэсэн байдлаар ингээд сонирхуулаад чиний оролдоод үзээч гэдэг. Тэгээ тэр үед ингээд сонирхлын журмаар эхэлж байгаа юм. За тэр ихний тавьж байгаа мөнгө төгрөгч нь ер нь бол нэг 2 3 мянга 5 10 мянга дотор гэдэг. Зугаа цэнгэлийн төдийд бол ингээд ихний орлогод хийж үзэж байгаа. Тэгээ байж тал тэр давтамж нь болоод нэрээ энэ ямар зүгээр юм бэ те би бас гээд хамгийн их цаашаа хөтлөх ёстой зүйл нь 50,000 төгрөг хийгээд 500,000 болоод ирчихэж байгаа тийм үү одоо 60 70,000 төгрөг тэр сая болчихж байгаа байдал бол хүнийг цааш нь ингээд явуулах замын тавиад өгчөж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр би бүтэн сар ажиллаад одоо юу гэдэг зааны 2 сая төгрөгийн цалин авдаг байтал чинь би ерөөсөө яг ингэж бацооны сайт дээр мөнгөө тавиал бараг суурин дээр 2 саяг болчтой шүү дээ. Би ийм байдлаар би мөнгө олох юм бол ингэж одоо цаг цаваа үрж явах хэрэг байгаа мó да. Энд чинь гих маягийн тэр тэндээс эхлээд хүнийг ингээд тийм одоо эерэг тийм сэтгэл хөдлөлт бол автуулж байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр боломж байгаа шүү гэдэг мэдрэмжийг өгч байгаа. Тэр байдал бол хүнийг цаашаа явуулахад бас маш том хүчин зүйл болж нөлөөлж байгаа юм. Тэгэл өр ширэнд ороод эхлэхээр би нэг л удаа өндөр авч болсон юм чинь би алдж байгаа ч гэсэн онох нэг өдөр байна шүү дээ гэдэг горьдлол хүнийг цааш нэгээд аваа яваад идэг. А явандаа бол тэр хүн бол бооцоо тавих зүйлээ донд эмгийн төвшин түрээд эхлэхээр хянах ямарч боломжгүй болоод эхэлж байгаа. Тэр хүн бол тийм ээ яаж игээл мөнгө олоод тоглоно алтан төсвөлдөө бол одоо хэдэн төгрөг авч байгаа хэдэн төгрөг алдж байгаа ч бараг сонирн биш болоод ингээд бүр мөнгөний талаарх мэдрэмж нь бүр юм нэг одоо юу гэжтэй мэдрэмж нь бүр багасчдаг гэсэн. Анх удаа хүн тавиал тийм үү магадгүй одоо би 100,000 төгрөг өгөөл алдчих юм бол бас л нэлээ эвгүй байдалд орно шүү дээ тий хайрын 100,000 төгрөг ч одоо миний бараг л тийм үү 2 өдрийн бараг тий одоо 2 өдөр ажиллаж олох мөнгө эн чинь гэр орондоо хүн савсан бол яах вэ зөндөө юм бодогдсон тийм үү гэтэл эн чинь тоглоод авах тусмаа тэр хүний байдал мөнгөний талаарх мэдрэмж бол буураад ирдэг. Хоёрдугаар сардаа авж байгаа цалин мөнгө нь өөрийнх нь сэтгэл ханамжийг ах төрхөө болчдөг. Яагаад гэвэл магадгүй 50 сая төгрөгийн өртөө хүн баван 2 сая төгрөгийн цалингаа аваад за магадгүй сая төгрөгөө гэр орондоо зарцуулаад үлдсэн саяар ингээд ингээд л одоо 50 сарын хугацаа зарцуулагдах гэдэг шүү дээ тийм үү. Тэгэхээр ингэж бол би төлнө гэж одоо юу аах вэ? Нэг яаж алдсан тэрүүгээрээ л нь олно гэх хандлага. Нөгөө талаас гэвэл хүмүүсийн бас нэг тийм одоо буруу одоо сурчлага гэх юм уу да. Одоо эндээс айгүйх мөнгө болоод одоо хожоод тийм үү одоо машин тэргээ сайжруулад ажил төрлөө өөрчлөө явцсан хүмүүс бас зөндөө байдаг гэдэг ийм дил сул ярианд хүмүүс их итгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэрэгжлийн хүний үг гэхээс илүүтэй хүмүүсийн хооронд явж байгаа энэ ярианууд хүнд бас айгүй одоо очиж ингэж тэрэн дээр их фокуслаж тэндээс их тийм юу аваад байгаа байхгүй мэдээл тийм энэ боломжтой юм бэ шүү дээ гэх тийм буруу ойлголтууд тийм ээ. Тэгэхээр ер нь бол бодит нөхцөл байдалд одоо анализ хийх чадвар нь баг багаар буурчин гэж бас нэг талаас нь ойлгож болох нь шүү дээ тий. Тэгэхээр аажиндаа бол хүний яг тэр нөгөө одоо тоглоом руугаа автаад эхлэхээр бодит мэдрэмж, ямиг бодиттой өгнөж цэгнэх мэдрэмж нь бас өөрчлөгдчихдөг. Ер нь бол хүн өөрөө дотроо бол болоод байна л гэж яваад идэв юм байна. Болоод байгаа. Ингээл ер нь бол би зохицуулаад байгаа. Гэтэл тодорхой хугацааны дараа яваад эргээд харахад болохгүй зүйл маш олон болцсон байдаг. Тэгэхээр тэр үедээ хүн чи яах вэ? Одоо нэг ил хэлэх үү, яах вэ гэл ингээл эргэлзээл. Тэгээ сэтгэл санаан дотроо бол маш их шаналл одоо бий болгож байгаа байхгүй юу? Ерөөсөө л ингээл яг нөө ажиллаа хийгээ сайхан тайван амгалан гэр орондоо байгаа л сайхан унтаж хамраал өглөө ажилдаа яваал гэдэг энэ байдлыг чинь уг нь бол бие махбод нэг ажилдаа явж идэг сэтгэл санаа нь шал өөр газар явж идэг. Яаж мөнгө олох вэ? Тэр өрөө яаж дарах вэ? Одоо нэг хідэн төгрөг яаж зохицуулах вэ? Тэгэл нөгөө нэг цалин мөнгөнд буух үед хэсгийг цааш нь одоо зааш нь хийх хөр ширлэг хийх хэрэгтэй бол нөгөөдгөө худлаа өмнө тайлбарлана гээл тэгэнгүүт маш их худлаа ярих шаардлага гарч иж байгаа. Жүжиглэх шаардлага гарч иж байгаа. Тэгээд ирэхээр хүн эргээд ингээд нэг одоо томын тоогод унтсан юм шиг болчдөг. Энэ маш их дарамт энэ хүний сэтгэл зүгээрээ юм дарамттай байна гэдэг ямар хэцүү гэдгийг бол тэр хүмүүс өөрсдөө бол үгээр ингээд илэрхийлэх гээд оролддог байхгүй. За баг энэ тоглолтын хүн бол баг мэдэхгүй дээ ямар хэцүү байдаг. Тэгжээснээс би өвдсөн баг дээр сэтгэл санааны ийм дарамтанд байснаас би өвдөх нь энээсээ илүү надад зовөр багтаач гэж хэлжсэн тохиолдод бол бас байгаад байна л да тийм. Өөр эрсдэл нь юу байсан бэ? Одоо эрсдлүүдээс тий үрээтэй тоглоом, цахим тоглоом тоглосоор агаад ямар одоо эрсдэл аюул бий болж байна магадгүй сэтгэл зүйн талаас. Одоо ингээд яг уу
ил мэдээллийн сувгуудаар гарч исэн зарим нэг одоо зөвхөн тохиолдлууд байгаа шүү дээ. Одоо амиа хорлох, оролдлого хийсэн ч гэдэг юм уу тий. Эсвэл гэр бүл салалт гээд. Ер нь та энэ эрсдлүүдийг нэг хэлж өгөөч. Одоо ингээд амжирх юм бол хамгийн түрүүнд гэх юм бол өөр ширний асуудал яригдаж байгаа. Өөр ширний асуудал. За өөр ширний асуудал яригдаад ирэхээр ажил дээрээ төвлөрөөд ажиллаа хийхэд нь бэрхшээлтэй болоод эхэлж байгаа. Тэгэхээр ажилд нь нөлөөлөд эхэлж байгаа. За тэгэнгუთ гэр бүлд үл ойлголцол гарна. Хэвийн сайхан явж исэн гэр бүлд өөр ширний асуудал гарна. Наашаа цаашаа болно. Тэгээд эхлэхээр гэр бүл салалтын асуудлууд айгүй хурдан гарч ирж байгаа. За энэний дараагаас энэ процессыг дундор яваад ирэх хүн айн, төгшөөрлөн, сэтгэл санаагаар унана, тийм ээ. Тэгээд сэтгэл гутралын асуудлууд, төгшөөрийн асуудлууд яригдаж ирж байгаа. За тэгэнгუთ чинь худлаа үнэ ярьж хүнээс одоо юу гэдгийг хүний машиныг одоо ламбард нь тавьчих байт юм уу, тийм ээ. Хүний одоо худлаа үнэ ярьж мөнгө төгрөг авах гэхээр хуулийн асуудал яригдаж байна. Нэгсэнд бол хүнээс 2-3 сая төгрөгийг авч гарч чинь тэр чинь хүний амьдрал цаана явж байгаа мөнгөө нэхт нь өгч чадахгүй болоод эхлэхээр ингэж байгаа. За тэгээд эхлэхээр ер нь ингээд амьдрах хэрэгцээ байна уу та ингэж олон хүн дараа болж гай болж байгаа би ч ер нь гих бодлоор өөрийнхөө эсрэг одоо яг нь өрсөлдөлтэй үйлдэл хийх алхамруулж түлхэх байдаг. Тэгээд бүх найз нөхөд одоо ойр дотны хүмүүсээс зааваад эхэлж байгаа. Яагаад гэвэл хиндэж одоо ямар ч хүн итгэж болохгүй л нэг болохгүй хүн болоод төвөрчж байгаа байхгүй юу. Тэгээд эхлэхээрээ хүн маш их ганцаарддаг. За тэгээд архитаар сэргэлэн, тамхи татна одоо яадгийн стресс бухимдлах үедээ тэгээд сэтгэл санаа нь хямраад эхлэнгүүт дахиад тоглохдоо маш их хэмжээгээр алдаад эхэлдэг. Буруу шийдвэр гаргадаг. Анхаарлаа төвлөрүүлээд ингээд тоглох үед арай учиртай байдаг бол тэгэл нэг л хямарсан байгаа үедээ бол бараг л байгаа мөнгөө ерөөсөө ингээд учир утахгүй байсан одоо машина одоо 5 10 20 сая өгөөл 2 цагийн дотор дуусгаал ингээд гих мэтчлэн ийм асуудлуудыг гаргаад ирж байна. Ер нь бол хэвийн одоо яах нь 50 амгалан суугч боломжгүй болоод эхэлж байгаамаа. Тэгээд эхлэхээрээ эн чинь юм нэг маш олон хүнд зовлон болж эхэлж байгаа байхгүй. Гэр бүлд нь төрсөн эцэг их ах дүү одоо тэгээд одоо хань хийж ил өөр хөхөд хадмуудын талууд гэл ингээл ерөөсөө нэг хүний мөрөөдө тоглоомын асуудал болоод тэрнээс ч хамаарахтай 20 30 40 50 хүний асуудал болоод ингээд өргөжөөд ингээд явчихж байгаа. Тэгээл үрх юм нь яах вэ? Одоо төрүүлсэн эцэг их бол тэгэл өгтөл үр харам гээл тийм ээ нөгөө асуудалд нь тусалж чадахгүй бол шаналаад л ингээд л ирж байгаа. Тэгэхээр дан байдлаар бол олон хүний сэтгэл санаанд дарамт учруулаад явчихж байгаа. Их тийм одоо хор уршиг ихтэл дандах юм гиний хэлбэр байгаа юм л та тий. Эрт үед нь одоо анзаарч мэдээд тий одоо магадгүй ингээд дотгош байгаа хүн байлаа гэж бодоход тий энд нэг юм нуугаад байна да асуудал үүсгээд байна да одоо байр сав гэрээ хүртэл ингээд процент тавиад тоглолцсон хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд арай нэг эрт анзаарах боломж байдгүй. Одоо шинж тэмдэг гэх юм уу тий өөрчлөлт. Тэгэхээр яг хуу ер нь мөнгө төгрөг олж байгаа мөнгө төгрөг хаашаа яаж орж ийн гэдэг тэр шилэн дансал их чухал та гэр бүл дотор тийм үү. Хоёрдугаар гэх юм бол янз бүрийн мөнгөний хэрэгцээ гараад хүн амтаас мөнгө төгрөг асуугаад байгаа хүнийг бол бид нар анзаарах хэрэгтэй. Ер нь яах чаяа яасан бэлээ нөгөө одоо юу гэдэг юм магадгүй одоо ах эгчээс нь одоо манай найз надаас мөнгө асуугаад ах энд мөнгө төгрөг хэрэгтэй байгаа бизнес хөрөнгө оруулалт хэрэгтэй юм гэдэг ийм лавлах юм хэрэгтэй байгаа юм л та. Тэгэхгүй заастаа найзгаа гууж байгаа гэл ингээл өгчдөг. Тэгээд яг нөгөө нэг яагаад тэрг болсон юм бол доо гэж эргэлзэж байгаад өгцсөн юм а. Би уг нь яг энэ нэг л биш санагдсан юм а гэх тохиолдлууд бас байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр мөнгө төгрөгийн хэрэгцээ учраас шаардлага гарснаа яг юунд хэрэг болсон юм бэ гэдгийг лавлах нь их чухал болоод байгаа. Нөгөө талаас гэх юм бол хүн тийм нэг татгшаа дуугаа нэг юм нэг юм санаа зовсон, юмны идэв санаачлах жоохон буурсан. Одоо юм гансраал нэг тийм ээ одоо нэг өөрийгөө бусдаас жоохон тусгаарлах маягтай байгаад л цогтой холбоотой энийгээ таниагаад тийм ээ явж идэг байсан юм бол нэг л тийм хүмүүс анзаардаг шүү дээ тийм ээ энэ яасан бол нэг сэтгэл санаанд нэг л болохгүй зүйл байх шиг байна юм нуугаад ах шиг байна энэ гэх үедээ бол ярилцгыг хичээх хэрэгтэй. За тэгээд яг амжилтыг олохгүй бол ер нь л мэрэгжлийн хүн лөө хандаж уулзах нь л яг зөв болж байгаа. Яагаад тэгэхээр мэрэгжлийн хүн дээр хандснаасаа эхэлсэн тэр мөчөөс эхлээд харьцангуй одоо зөв алхмууд хийж эхлэх боломж нэгдэж байгаа юм. Тэгэхгүйгээр яг асуудал дотроо орцсон байгаа хүн өөрийгөө хажуугаас нэг бодиттой үнэлээд энэ асуудлаа би ингэж шийдье гэдгийг харах боломж айгу багтаа байдаг байхгүй харж чадахгүй буруу зөрүү юм тооцоол хийгээд идэг. Тэр нэгэсэндээ бол яах нь их одоо утаа ман дотор орцсон хүн чинь зөв чигээ олохын тулд ингээл сантчаал явдаг шүү дээ тий хойд урд зүг аль вүлээ гэдгийг хардаг. Тэгэхээр хажууд нь байгаа хүмүүс бол юмыг их сайн зөвж оновчтой хэлээд идэг.
За чи наадах чинь нэг болохгүй юм хийгээд энэ шүү. Тоглож моглоод байна гэж байгаа наадах чинь. Ер нь бол сайн бодсон юм уу тийм ээ. Тэр гэдэг тийм хүмүүсийн тэр хэлж байгаа үгнүүд бол маш тийм оновчтойгоор хүнийг одоо дүгнсэн байгаад идэг. Тийм учраас хэрвээ тэр тоглож байгаа хүмүүс маань бусдын хэлж байгаа тэр сануулга их одоо онцлоод хүн хилээд байвал тэрэн дээр их юу авах хэрэгтэй. За би юу илээ ер нь би ямар хуу алхам хийгээд байгаа байлаа тийм миний хийж байгаа зүйл зөв үү буруу юу? Тоглоод байгаа мээр нь асуудал орох юм биш үсттэй энэ төр гэдэг тийм үү? Түрүү хэлсэн донд эмгэгийн төвшөнд хүрээгүй байгаа хүн дээр бол юу гэдэг юм бэ? Тэр хүн бол одоо шууд өөрийгөө за ер нь болио гэдэг ячвал мэрэгжлийн дээр ирэхгүйгээр ч болж боломжтой. Яагаад гэвэл тэрийг хянах чадвар нь өөрт нь хангалттай байгаа учраас. Тэгээд түрүү яригдсан гар цохирол дотроос нэг гар цохирол юу гэдэг юм бэлээ? Цаг хугацааны гар цохирол гэж байна. 4 жил тогссон байлаа. 4 жил үнэхээр тийм бүтээмжтэй ажиллаж явсан байхгүй. Нэг юм хийсвэр юм дотор явсаар байгаа л өсөл төгжилж байхгүй. Одоо юу гэдэг те хийж гээгүүлсэн одоо бүтээгдэхүүн бүтээлч байхгүй 4 жилийн баг амьдралаас нь аваа хийсэн юм шиг ийм байдлаар өнгөрч байгаа. Тэгэхээр хүмүүс эргээд бодохдоо би залуу насныхаа 4 жилийг өстой яг тоглоомжлоод ямар ч утга учир өнгөрсөн. Тэгээд тэр 4 жилийн амьдрал нь тийм аз жаргалтай байсан юм уу үгүй. Тэр бол дандаа л нэг ивчлэн одоо таагүй тал руугаа ингээд явчихж байгаа. Тэгэхээр бүтэн нэг их сургууль одоо төгдүүргч хугацааг хоосон үргэлжлсэн байгаа да хүмүүс их одоо шаналдаг гэх юм да тийм үү. Энэ бол ингээд мөнгөөр бас хэмжигдэшгүй нэг гар цохирол юм а гэж бол хэлмээр байна тийм үү. За донтох эмгэг гэдэг байгаа тий. Тэгэхээр эн чинь тусдаа бүрсэтгцэн эмгэг өвчин гэдэг хэмжээнд одоо шинжлэх ухаанаар батлагдсан зүйл болчиход байна шүү дээ. Тэгэхээр донтох эмгэгтэй болцсон үед одоо яадаг юм бэ? Ямар арга хэмжээ, ямар одоо тий засал эмчилгээ хийх боломжтой байдаг юм бэ? Ер нь ийм одоо асуудал дээр үнэхээр энийг одоо даван туулах боломж байдаг юм уу? Ер нь бол боломж бол байгаа. Боломж байгаа. Тэгэхээр ер нь бол үндсэн одоо суур эмчилгээ бол сэтгэл засал эмчилгээ гэж дэлхийд дахинд барьдаг 12 алхамд Миннесота эмчилгээний загвар гэдэг бол одоо архин дээр одоо мас урал бодис дээр бусад бүх дандах эмгэгүүд дээр тодорхой онцлогтойгоор одоо хийж болдог юм эмчилгээ 12 алхамт гэдэг маань бол ойролцоогоор ингээм 12 удаагийн одоо хичээл гэж ойлгож байна. Сэтгэл зүй оюун санааны эмчилгээ гэж нэрлэгддэг тийм үү. Тэгэхээр дунджаар бол тэрийг нэг 7 хоног 2-3 удаа яваад 2 сарын хугацаанд явхад бол энэ хөтөлбөрийг дүүргэдэг. Энийг бол заавал энэлэг твтэд хийлгээд авах шаардлагагүй ийм эмчилгээ байна. Тэгэхээр тухайн хүн маань өөрөө хүсээд тийм үү одоо гэр бүлийнх нь дэмжиж ингээд яг мэрэгжлийн үнэндээ энэ эмчилгээний зарчмаар явъя гэх юм бол нааштай үр дүн гарах боломж олцоо байгаа. Ядчил баримжаагүйгээрээ одоо юу гэдэг юм эрсдэлтэй алхмуудыг ямарч бодлогогүй хийжсэн тэр зүйлүүдийн цэгцлээд зам мөрийн дэвшлээд ямар өөр байгаа юм одоо энийг яаж зохицуулж эхлэх юм хамгийн наанд тулгамдаад байгаагаа яаж зохицуулах вэ энэ гэдэг юмнуудын одоо гарц гаргалгаараа чиглүүлэх зөв тэр эхлэлийн цэг нь болж өгч яадаг. За тэндээс эхлээл мэрэгжлийн үнэтэй хамтраад ажиллана. Тэгээд дондох эмгэг маань бол одоо шинэ моритой тоглоом дээр бол тэрийг шууд ингээд зохицуулчдаг эм тан гэдэг юм бол үндсэндээ бол байхгүй. Гэхдээ одоо олон улсын яг бид нар дээр одоо хичээл орж ирсэн зөвлөгүүдээс бид нар сонирхоод бас асууж байхад бол нэг төрлийн юм бол маш хүчтэй тэр тоглох дуур хөслөө дөөгдөд байгаа үед нь бол хэрэглэхэд дуур хөслийн тодорхой хэмжээнд дарж өгдөг юм эмчилгээ бол байна гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол одоо асуудлыг шийдэх одоо хамгийн шилдэг арга бол биш. Тэрийг хэрэглэж болно. Гэхдээ заавал сэтгэл застай авсарч явна. Хоёрдугаар гэх юм бол ийм 12 алхам дэмжлэгээний хөтөлбөр явахын давуу тал нь гэх юм бол яг ийм хамааралтай болцсон байгаа нэг би 3 удаа уулзаад л бүх юмыг тайлбарлаад л одоо хороо учирхийг ярьж өгөөд л тэр үнийг болиулж гаргачлаа л байхгүй. Тийм учраас бол цаг хугацаагаа зарцуулдаг тийм ээ. Тэгээд одоо дэмжлэгийнхаа тодорхой төлбөрийн мөнгөний төлөөд ингээд байна. Тэгээд ер нь бол энэ бол гэр бүлтэй холбоотой л асуудлууд яригдчихэж байгаа. Тэгэхээр багийн ажил очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр ганцхан одоо асуудалтай хүн дээр яваад байнахгүй. Гэр бүлийнхний татан оролцуулдаг. Тэгээд энэ бол давхар хамаарал гэдэг зүйл бол явж идэг. Тэрэн дээр хүртэл одоо эмчилгээнд ороод ирсэн хүн яг яаж гэр бүлийн зүгээс нь дэмжих юм, тийм ээ. За тэгээд мөнгө төгрөгөө яаж хуваарлах зохилтой юм гэдэг тодорхой яг шийдэлт хүрээд за одоо энэ цаг мөчөөс эхлээд би яг нууж хаасан өршөр өрөөсөө байхгүй надад байгаа өршөрний асуудал одоо энэ үгдийн за 35 сая төгрөг байна. Би юу 15 сая хэлсэн байсан юм а 20 сая нь бол хэлээгүй байсан юм а гэж гаргаад эхлэнгүүт тэр хүн ингээд юмаа нууж хаагаад зохицуулах гээд гүүх тийм сэтгэл зүйн дарамтаас бол чөлөөлөгдөд эхэлчихэж байгаа байхгүй юу. За энэ мөчөөс эхлээд за энэ хүнийг бүгдээрээ тал талаас нь дэмжийа. Айлгаж сүрдүүлэх тийм үү одоо янз бүрээр уурлаж аашлах юм аа жоохон
багасгаад ойлгоё. За гэхдээ тавьдаг шаардлага тавиа. Би мэрэгжлийн зүгээс нь дэмжээ гэдэг мэрэгжлийн хүн чинь хэлээд өгөн тийм үү. Тэгэд ингээд ихснээс эхлээд тухайн хүн бол ингээд юмыг нэг юм нэг эрүүл саруул нүдээр харж эхлэх боломж нэгдэж байгаа. Яагаад гэвэл тэр хүн хамгийн наад зах нь гэвэл тэднийгээд нийлээ тохироод дэмжлэгэнд яваад байгаа. Айгу ам сайхан унтаж амраад эхэлдэг. Дэг тавгаас ирээл, ирцэрэл, зүүдлээд л ингээд байдаг нь явж тавиад ирдэг. Нүүр царайнд нь хүртэл өөрчлөлт гарч идэг. Анх хэрэгтэй нь хүрлийсэн гар зайд бүр ингээд одоо нэг баргар царайтай хүний дүрс юм санаа зовоод шаналаад явж байгаа хүн гэдэг чинь бол тийм сайхан царайтай байдаг. Тэгэл 3 4 удаагийн 4 5 удаагийн эмчилгээ уулзтуулаад ойролцоогоор 2 3 7 оны дараа ярьлаар нүүрнийх нь арьс тийм ээ нүүр царайных нь юм нэг тайвширсан нүүр нь гэрэлтсэн нэг амарсан тийм царай гарч ирээд байгаа. Нүдний харц бие авч яваа байдал нь хүртэл. Тэгэхээр хүний сэтгэл зүй гэдэг хүний бие махбодод ямар их хүчтэй нөлөө үзүүлдэг эндээс харагддаг. За тэгээд гэр бүл дотроо ингээд ойлголцоод ирэхээр зарим тохиолдолд ч гэр бүлээр хамт ирдэг байхгүй юу? Ирээд уулзахад за танай гэр бүлийн урамтгал яаж яана, хийж яана, ажил төрний яаж яана, зовлон жаргал юу байна, имчилгээл эхлснээс хойш одоо ямар юм толгомдож байна, давуу тал нь юу байна гэтэр гэдэг сайхан чөлөөтэй ингээд яриад эхэлж байгаа. Тэгэхээр мөрөдөл тоглоомн дээр бол нэг айхтар одоо нууж хагаал одоо ширнээл асуудал гэхээс биш нууж хагаал яриад хүний их нарийн нууц мууц руу яваад харцангуй баг байдаг. Яг тусгайлан яг ярилцах юм бол тусад нь авчдаг учраас гэр бүлийн оролцуулаад явахд хүртэл боломжтой байж байгаа. Тэгмүү тэднэрт бас боловсролгдож байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүсийн одоо хамгийн түрүүнд авдаг нэг алдаатай арга хэмжээ нь бол ингэж байгаа юм. Үр шир тавигдаад эхлэнгүүт хүмүүс сандраад яг тэрийг ингээд дарчиж байгаа байхгүй. 10 сэдвэрний үр гараад өнгөт таталаас амжид юм ялаа бастай. Тийм одоо ахчны ийм асуудал орлоо магадгүй дүүчийн асуудалд орлоо ингээд тэгэнгүүт маш том амлалт өгч байгаа байхгүй. Тэгээ за би одоо өстө маш том алдаа гаргалаа. Одоо энэс цааш би энэ дээр анхаарнаа, анзаарнаа. Тийм ээ би дахиж тоглохгүй одоо энэ үр ширээлд орчвол тэгээл би цаашаа явчихнаа гэл ингээд ярангуй тэрнэд нь гэр бүлийн ойрт нөөс нэтгэж байгаа байхгүй. Тэгээл үр ширийн дараад өгч. За цаана бол эмчтэй явагдаагүй гэсэн. Тодорхой хэмжээний хамааралд орсон хүн дээр бол. За тэгээ явж идэл тухайн маань юу гэж бодох вэ? За би бол их алдаа дутагдал, алдаа гаргасан, туршлага гуйцсан, тий? Ерөөсө гинэн байдлаар энэ дүү бооцоо тавиал ингээл үр ширэнд орсон. Одоо би арай өөр нүдээр харнаа, хашир суусан. Надад бол одоо нэлээд туршлага суусан. Одоо би чинь өмнөх одоо би биш шүү дээ. Одоо бол бас өөрөө контролж чадна гэдэг ингээд зарим тохиолдол ингээд тоглож эхэлж байгаа байхгүй юу? Тэгэл ингээл ингэж байгаа л дахиад нэг л мэдгэд нөгөө нэг 10 сая төгрөгийн өрөө зарагслны дараа ямар ч үргүй байсан чинь 25 сая төгрөгийн өр 20 сая төгрөгийн өрөнд ороод асуудал явчихж байгаа байхгүй. Тэгэхээр яаран өөр ширийн дарах гэхээсээ илүүтэй энэ хүн маань яг дондох эмэгтэй болцсон байна уу? Мэргэжлийн хүн бол хараад тэр хүнийг онцлохог нь дор нь хийн штэ юм бол тийм ээ. Ямар хөө бодолтой байна? Зөв болоод байгаа юм уу? Буруу болоод байгаа юм уу гэдгийг харуулчих юм бол тэр ихний үе дээрээ асуудлаа зөв шийдэх боломжтой болж байгаа. Хоёрдугаар мэргэжлийн хүмүүс одоо тусламж үзүүлнэ гэж байгаа хүмүүс туршлага багтаа хүмүүс юм уу тийм ээ яг ийм хүмүүст ажиллаж байгаагүй хүмүүс бол бас чадна гэж хүнийг гордлог тээж авах нь зарим талаараа тухайн хүндэд тусалж чадахгүй байгаад байна. Тэгээд энэ хэд хэдэн жишээ байгаа байхгүй юу тийм ээ жилийн өмнө нэг хүн дээр бол очсон. Тэгээд одоо эмчилгээ хийгээд болчлоо гэсэн надтай нэг 2 3 удаа уулзсан. За тэгээд тэр үнээс ингэж би яах вэ? Зөөхөд хоног тоглоо ихтэй л хэрэгэд тоглоод ингэсэн. Тэгэл асуудал давтагтаал жилийн дараа эрэхтэй тэр чинь дахиад өөрчөр нэгссэн асуудал нэмэгдсэн гэдээ ирж байгаа байхгүй юу тийм үү. Тэгэхээр яг өөрийнхөө яг хийж ажиллаж мэргэжсэн чиглэлээрээ л ажиллахгүй бол яг мөрөдөд тоглоомын асуудал дээр хүн бас аргэр тийм ээ хүн бас хохирох эрсдэлтэй байна шүү. Гэхдээ мөрөдөд одоо дондох эмгийн эмчилгээнд дээр бол бид нэр 100% баталгаа өгөх ямар ч боломжгүй байдаг байхгүй. Гэтэл энэ хүн туслана гэдэг ингээд ажиллана нэг хэсгэл тэр хүнтэй зурлах хэрэгтэй болчихж байгаа. Яагаад гэвэл 4 жилийн хугацаанд тоглосон байвал 4 жилийн хугацаанд тэр амьдралынх нь хэв маягийг өөрчлөхийн тулд эд шидийн 1-2 хуудастай шийдчих боломжгүй байхгүй юу. Тэгэл 12 удаагийн эмчилгээ дууслаа гингүүд үргэлжлэн шатны эмчилгээ дор хаяж 6 сар үргэлжлэх хэрэгтэй. Гэхдээ тэр бол заавал 7 хоногт 2 удаа уулзах шаардлагатай. 10 хоногт 1 удаа утсаар интернетээр холбоотой хийгээд явах боломжтой байдаг. Тэгэхээр ийм уртын хугацааны хяналтыг тавиад яваад байгаа хүмүүс бүр ингээд алдаад явахгүйгээр яг нэг юм зүг чигээ бариад яваад байдаг. Хамгийн том давуу тал нь тэр юм байна. Тэгэхээр тэр утгаараа бол яг мөрөдөд төлөвийн асуудалтай хүмүүстэй ажиллах хүн гэдэг бол нэлээд удаа хугацаанд би энэ хүмүүстэй бол яах нь ажиллах юм байна, цаг заваа зарцуулах юм байна, хичээнэ гэж сэтгэл зүрхээ зориулах юм бол туслах боломж болцоо бол бас байгаа гэдгийг бол хэлмээр байна. Тэгэхээр нэг талаасаа одоо зөв мэргэжлийн туршлагатай хүнээ олж очих хэрэгтэй байна. Нөгөө талаасаа болохоор бас одоо зөвхөн тэр хүний асуудал биш бүгд одоо хамтдаа энэ зүйлийг даван туулах юм бол бас одоо тийм хүнд хэцүү зүйл биш юм байна гэж
Таны ярианаас би ойлголоо л доо. Тий, Одоо ер нь бусад бол- сэтгцийн эмгэг өвчнүүдийн харьцуулахад те энийг бол бид ингээд хамтдаа даван туулах гэгээлэг боломж бол байгаа гэж гарц гаргалгаа бол байгаа. Гэтэл нөхцөл байдал бол ялгаад үнэхэрийн одоо юу гэдэг давж дээшгүй өөрчлөлтөнд орсон хүн бол бас л чинь амаргүй шүү дээ. Ер нь бол хэцүү тийм үү. Тийм болохоор донд хэмиг дээр бол ер нь одоо хонглын үзүрт бол гэрэл боломж болцоо бол байсаар л байдаг. Гэхдээ аль болох эрт аль болох асуудлаа баг багт нь хандаж ажиллах бол бидний одоо зорилго байх ёстой. За нууж хаагаад юм уу аргалаад яваад энэ асуудлыг шийднэ гэвэл үнэндээ бол тийм боломж болцоо бол байхгүй. Тэгэхээр ер нь үнэнтэйг нүүр тулна гэдэг бол тухайн үер зөрөгтэй байгааг илэрхийлэх гэж үздэг байхгүй. Тэгэхээр эр зөрөг гаргаад хэцүү ч гэсэн үнэнтэйг нүүр тулах тэр өдрийг эртгэн л ер нь бол хийх. Нөгөө талаар зүгээр нэг сонирхлын төвшин тоглоо явж байгаа хүмүүс бол тоглоом өстой тоглоом наадам чинь тоотоон дээр гэдэг шиг наанаа бол эн чинь зугаа цэнгэлэр зүгээр л нэг одоо юу гэдэг хүмүүс хоорондоо яриад инээ чөхрөл би энийгээ цаашлуулаад явж яадаг ийм эхлэлтэй байд юм аа. 1-2 мянган төгрөг 5-10 мянган төгрөг дээр эхэлд юм аа. Гэтэл энэ асуудал чинь магадгүй жилийн дараа гэхэд шал өөр асуудал руу оруулчихдээ юм аа. Энэ дээр их хөнгөн хийсвэр хандараа ер нь л мөрөдө тоглоомоор амьдрал хаваа сайжруулад явчих гэдэг боломж болцоо бол одоо магтлын хувьд бол маш байгаад байна. Ялангуяа одоо цахим тоглоом гэдэг чинь энэ ямар програм ажиллаад байгаа юм бэ? Энийний цаана хэн байгаа мэ гэдэг бид нар чинь ямар ч одоо ухаж мэдэх боломжгүй шүү дээ, тийм үү? Төөрөлдмөр олон сая одоо мөнгө төгрөг олох гэсэн хүн дэлхийгээр нэг байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр одоо яг энэ талаарх ойлголт багтаа байгаа, мэдээлэл асуултаа өстой нөгөө сэтгэлийн дархлаагүй байгаа үндэстэн залуучууд гэдэг рүү чинь онлоод тэндээс чинь маш их мөнгийг бол гаргаж байгаа. Цаагаараа бид нар улс орны одоо эрх ашигтай холбоотой асуудал яригдаж байгаа. Яагаад гэвэл энэ тоглоом хавтгаараа тэр олон гэр бүл салалт үүсүүд нийгэмд ямар нөлөө үзүүлж байна. Маш их мөнгө төгрөгч нь одоо ингээд тэр гадагшаа гараа явчихж байгаа байхгүй юу? Хэдэн тэрбум одоо яг нь хэдэн их найд гайж байгааг олны олон 500 гэдэг шиг яваад өгчөж байгаа тийм үү? Тийм болохоор гэр бүлдээ өөртөө зарцуулах баялаг болох гэсэн тэр хийгээд байгаа ажил бүтээсэн хөрөнгө мөнгө чинь зүгээр салхинд хийсэж байгаа юм шиг гадагшаа гараа явж. Тэрний араас бид нар хөөцөлдөө тэр мөнгийг олж авах ямар ч боломжгүй гэдэг. Тийм утгаараа бол энэ дээр бол бид нар үндэсний хэмжээнд бас анхаарал авч тал талдаа баг болж ажиллахгүй бол энэ байгаа тоглоом наадмын чинь асуудал нөгөө одоо ихтэй мөрөдөл тоглоом байсаар л ирсэн. За тэг магадгүй хөзрөөр тоглодог одоо даалгавар тоглодог яадгийн тийм үү? Энэ бол тодорхой багахан хүрээнд л болж байгаа. Тэр нэг хэсэг айл байлаг тоглодог нэг хэдэн хүмүүс. Гэтэл интернет тоглоом гэдэг маань бол бүх хүний гарт хэрэгсэл нь очиж байгаа учраас тэр чинь нэг хин нэгийг даган дуурайгаад сонирхоод хэрэглэх тохиолдлуудын тоон хамаагүй өндөр байх. Энүүгээрээ бол одоо ялгаатай тийм онцлог байгаамаа гэж бол хэлмээр байна. Тэгэхээр ер нь бол бас тодорхой хэмжээгээр бүгд л өөр өөрсдийнхөө одоо тий хянаж сурах сэтгэл зүйн дархлаатай байх тий энэ асуудалд одоо боддоор дүгнэлт хийх чадвартай л байх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр цаг хугацааны эрхэнд бол бид нар суралцж байна л да. Одоо жишээ нэгт ингээд Facebook-ийнхаа чатаар хин нэг орж ирээд өө сайн өгч ин дөө надад нэг 100,000 төгрөг хэрэг бол одоо энэ данс руу ялс хийгээд хийчээ гээл ингээд ороод ирэхэд бид нар юу ч бодохгүй шилжүүлээд мөнгөө ингээд явдаг гэсэн. Одоо ингээд ер нь цахимаар мөнгө гуйна гэдэг чинь юу илээ гэдэг дээр бид нар бас боддог болж байгаа тийм үү. Тэгэхээр юу ч бодохгүйгээр мөнгөө өгөөд алддаг байсан бол эн чинь бидний ахиц зоохгүй юу. Тийм. Тэгэхээр мөрөдө тоглоом дээр ч гэсэн бид нар ингэж суралцаж өөрөө өөрсдөө хамгаалах чадвартай болоход нь одоо энэ ийшээл бид нар явах хэрэгтэй болж байгаа. Тэгжээж бид нар энэ эрсдлүүдээс өөрийгөө болон бусдыг бол хамгаалах боломж бол бүрдэж байгаамаа тийм ээ. Тэгэхээр дахиад нэг донд хэмжээтэй болсон байгаа хүний маань үнэхээр уран цэцэн үгээр одоо хүнийг ятхан сэнхрүүлж гарах гарцгүй болтол нь хилээд мөнгө авах тохиолдолч байдаг. Тэр нэг донд хэмжээ чинь нэг яг тэр асуудал шийдэхэд бол юу ч чинь ярьж магадгүй. Маш их худлаа ярьдаг болдог. Тийм болохоор энэн дээр нь хүртэл бид нар ингээд анхаарах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгэл бид нар зарим хүнд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Үнэхээр одоо яг мөнгө төр асуудалтай хэн нэг мөнгө нөхөд байвал заавал өөрийгөө тийм ээ одоо төвхтэй байдалд оруулж мөнгө өшнөх хэрэггүй шүү дээ. Үнэхээр боломжгүй бол уучлаарай би бол энэ удаа туслах боломжгүй байна тийм ээ. Тэгэл ер нь хүнээс мөнгө төгрөг наашин цааш нь болно гэдэг чинь тэгэл дараа дараагийн асуудал болох суурь болж өгч яадаг тийм үү. Тийм болохоор энд нэг зүгээр л найз нь дундаа хандахгүй мөнгө төгрөг зээллэг гэхдээ энэ чинь нэлээд тийм баталгаа нотлоготой болохгүй бол тэгэл айгүй сонир асуудлууд гарч ирэх юм суурь болоод өгч байгаа тийм үү. Тийм учраас бол яг мөрөдө тоглоомноос ангид байхын тулд бид нар үгүй гэж хэлэх
эндээс ер нь ашиг орлох боловч боломжгүй юм байна. Олон хүмүүс амьдрал агуугаа алддсан байна, өр ширэнд ордсон байна гэдгийг ойлгоол тэгэл явчууд яах нь хин нэгэн ирээд таныг барьж аваад л тийм үү одоо хүчээр тоглуулаад мөнгө төрөгт нь алдуулаад байх юм бол байхгүй. А нөгөө талаасаа гэх юм бол хүн болгоны энэ хийж байгаа үйлдэлүүдийг бид нар цагтаг хянах ямарч боломжгүй учраас тухайн хүнээ мэдлэгтэй болгох, тухайн гэр бүлийнхаа одоо төгсийн эрүүл мэндийн тухай ойлголтыг, донд хэмжээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх л хамгийн том одоо өрцөн сэргийлт болно. Тийм үү? Тийм болохоор энэ олон нийтэд одоо нөлөөлөл үзүүлээ яваад байдаг залуучууд бол бас дуу хоолойгоо ийш нь ингэж тэднийг даган дуурайж байгаа хүүхдүүдийнхаа тэр сэтгэл зүйн дархлаанд нь хөрөнгө оруулалт хийж явах хэрэгтэй. Одоо сүүлийн үед нэг гараад байгаа юм нь янз бүрийн одоо ивент үйл ажиллагаануудыг чинь энэ боцооны сайтууд ивент итгээд тэрний сурчлагаа ингээд айгүйх яваад байна гэж байгаа. Энэ дээр бол одоо хуулийн байгууллага тийм ээ энэ бол бас сориотой зүйл юм байлээ л дээ. Энэ дээр сэмжээ хязгаар тавьж байхгүй бол яг өөрийн дагдаг одоо хэдэн 100 мянган дагагчтай өсвөр үе залуучуудыг үлгэр дуурай боллоо явж байгаа хүний хийж байгаа үг хийж байгаа үйлс чинь олон хүнийг эерэг юм руу татчих магадaltaй байна, сөрөг юм руу татах магадaltaй байна гэдгийг бодолцож тэр олон хүний анхаарлын төвд байдаг хүмүүс бол нийтийн өмнө нь хариуцлага хүлээдэг шүү гэдгээ дандаа бодож явах ёстой гэдгийг бол би анхааруулж бол хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр цахим мөрөөдтэй тоглоомны донтолтоос одоо урьдчилан сэргийлэх те ийм одоо магадгүй ийм мөрөөдтэй тоглоомд ороод ингээд сэтгэл зүй болон амьдралаараа те эрсдэлтэй алхам руу орчихсан явж байгаа бол яаж эндээс одоо мэрэгжлийн үнийн тусламжтай гарч болох вэ гэдэг арга замуудын талаар бас манай нэвтрүүлгийн хугацаанд үн цэнтэй зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. За одоо урьж оролцуулсан та бүхэндээ бас маш их баярлалаа. Хамтрагч